сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Би Дондгоовын цагаан дэлгэрт 62 он төрсөн. Чимэцээ гэдэг али 2 дахь охин. Тэгээд авчирын гар дээр сод тэгээд 79 онд өгөнтэйгээ айлгэр болж нэгдлийн мал 90 он хөтлөөр хариулсан. 90 оноос хойш хувийн аж ахуйтан байсан. Тэгээд 2000 оны ихэр энэ баянтал цомд жижиг орж ирж тэгээд энд төгсөөрөн газар суусан да. Тэгэл яг одоо 2000 оноос хойш юм хийж эхэлсэн дээ. Тэгээ яг ерөнхийдөө энэ ширмэлийн гэрийн осол бичиг болоод би манай нэг бэрэгч хийдэг байсан. Тэрнээсээ санаа авч хийсэн. За урган дээлний хувьд бол яг ерөөсөө л одоо бас хийл гэж бодсон. Яг залуудаас ганц нэг хийж байсан. Жахан мохохон хийдгээс баг тэр үед. Одоо бол картофсол гэж боддог. 5 хүүхэдтэй. Хүүхдүүдтэй бүгдээр мэдэндээ л хийж өгсөн. Таалч зэнэртэй хийж энэ л өсөж чадал өрүүлдэг цааш ийм гэж бодож байна. Тэгээ манай тэр бэрэгч байдгийн таамны ахын хинэр одоо нэлээд нас өрүүлсэн. Тэгээд тэрнээс л ерөн санаа авсан. Тэр маа ч гэсэн одоо юм бас би юм гайгүй хийж л хийдэг. Тэрнээс л юм гэдэг санаа авч эснэг заалгаа зэрэгт суугаад бол хийж байгаагүй явдаг бол би ийм хийдэг чи юм хийгээч эрдэнэ тэгдэг байсан. Тэгээд тэр уцмас заваад юм хийгээд тэгээд би очиж юм аа тийс юм хараад тэгээд энэ бизнесээс янз янз гоё хээ зургнуудын юм тэр хүүхдүүд татаад аваад өгдөг. Тэгээд энэ битрийг хараад тэгэл урган дээлний хувьд дээлнүүдийн хувьд бол яг тэгэл угаасаа нөгөө уламжилсан юм болохоор зэрэг хүн чинь тэгэл харваагаасаа харж байсан болохоор зэрэг тэгэл. Очори юунд энэ нэг ганц нэг очсон шүү дээ нэг юу л тэгээд зөв цаатаа дээр орж илээсэн. Тэгээ энэ исийн нотаа аваад ирсэн. Тэгээ нэг тэгж байр мараа зэж явж байгаа байхгүй. Соёлын дүүд төр юм болоход би өчтгөө шүү дээ. 27 таа байхдаа хамгийн анхныхаа оргон дэлхийг хийсэн тамаа. Багч нь ээж өсцүүл юм хийж байгааг харж ирсэн. Тэг яг нэг учиргүй заалгаал. Тэгээд яг ерөнхийдөө хараад тэгэл суурсан би 20 хэдтэй байхдаа 27 найтай байхдаа анхныхаа оргон дэлхийг хийжсэн. Тэгээ яг хийхгүй нөхсгөл байсан л да зав юм бат. Малх хөтөө байдаг гэсэн болоо. Энэ нас 50 айлс орсон дээ. Энэ Томас та биер хөлхтэй үний дээ. Хөлхтэй үний дээ л 40 ордог. Тэгээд 7 хоногт бол басгач шүү дээ. Энэ нэр нь нэг 11 өдөртөл нэг сайн суухан бол нэг өдөртөл басгачдаг. Тэгээд ингэрийн нэг өдөр гэдэг хоног за 4 хоногт бол орон дэлгэл Ондат арын гэр гоёч. Ойж амжин. Яг сайхан суугаад тэгээд өөрөө маралдаг хийгээд байгаа. Тэгээд 7 хоногт бол өнгөтэй дотор бол чинь өнгөө. Тэгээд өнгөө хөнөр хийдэг. Ингээ өнцөг болон гууд бас ингэж нэмэн. Сайхан арвижуулаад энэ нөө цав сугуудыг аваад тэгээд арвижуулаад бараг л бүтэн жилийн хөдөлмөр штэ. Хавраа улаан арьсаа одолдож аваад нөгөөгөө залдуулаа аваад 4 сараас хойш 5 сараас хойш ч юм уу тэгээд нэг шүүнтийн сарсуу шүүнтийн тэгээд тэр маань доод хад нь 20 хонжээж гар нэг мөсөн бүгдийг хийчихгүй шүү дээ төстэй байрс 10-20-оор нэг тэгээд нэг 20 хоног юм аа за 20 4-5 хоногт ч юм уу бас тэгээд шүүнийхээ ягадлаас тэгэж юу яа шүүдэн за төнийгээд тэгэж хатаана ард дээр нээлдэн тэр халуунаас жоохон өнгөрөөгөө жоохон хүйт орохоос өмнө тэгээд 9 сар март арсуудаа элдэж бэлэн болгож байгаа бол тэгээд намар хацлаа. Жоохон сэрэг орохоор л дийлээ гэдэг юм да. Тэгээд нэг өгөлдөө би 3 өстэй дээл бол гаргацдаг за үзүүрсэн дээл хийжсэн. Урган дээл надны би урган дээл 3 гэсэн. Энэ жил 2-ын ядлахтаа сууж байна. Нэг өчигдөр эхэлсэн. Тэргээд өөр хүн байхгүй тэгт.
хойж юм бодох хэрэгтэй. Хийж яахт нь хийдэг байж гэдэг. Зонта орон цагт нөхцөл зэрэг нарсаа идэлж хооронд гэрээ аасар биш шалгасаар гэрээ аасар биш хийдгээ. Тэгээд нэгээ бас ширчдгээ. Тиймэрхүү ажилтаа сайн байдаг. Би нэг өдөр ч юм оролдохгүй сууж чаддаггүй. Том их юм оролдохгүй юмны өөдс маш яддаг. Тарга марганы өөдс тэгээд л уцаас илүү гарсан жижиг сажиг өөдс идэж шүү дээ. Тэдрийг маш яддаг ууц сав. Тэр мөрний ууц тэгээд янз бүрийн нөгөө юуны ууц. Тийм юм сонирхол тийм. Ард нь нэг юм зузаалдаг бас нэг бараг хэсгийг авдгийн цуг авдгийн. Тэгэл одоо тэр юуныхаа уцаар яг би өгөөндөө тэмээний ноосон өнгөтэй төстэй юм уцаар байгаа. Энэ үрэг энэ арай өрөнгөөр ингэ зааглаад л тэгэл тэр хевсний уцаар ойсон. Тэгээ энэ зээгмэг энэ дандаа тэр хевсэн. Тий бүр эрдэнтийн үйлдвэрт нь очиж би уцас авдаг байсан байхгүй юу. Тэнд өнө хаяг тийм утас зардгийг. Одоо тэгээ одоо явж чадахгүй. Одоо 3 жилийн өмнө хурган дээр хүн зүгээр материал юм өгөөд хийхэд би 500-аар хийсэн. Одоо бол 800-аас наашгүй болцсон байна. Юм болгоны өнөөс чинь. Гэхдээ би өөрөө ингээд авсаа өөрөө идэлээд элдээ тийм ээ. Тэгээд ингээд өнгөө өөрөөсөө гаргаад сая 300-аас наашгүй. Тийм идэж байгаа. Тэгээд би яг нэг айтар зарж марч яадаг юм уу. Тэгээд юм гэдэг бас анхны зархаас гэж боддог. Орсоос хүмүүстэй бүгдээ дэлтэй болгож ажиллана. Одоо нөөц залуучууд зургийг өөр гоё унаа гаргаж болно. Тэгээ хаяхад нэг л ихтэй гарч өсөрчих юм бол өдөө тэгээд ороод гартаа. Сэтгэлэл байна. Чадахгүй байхгүй шүү дээ. Юм болгон бас хоцрогдоод мартагдаад байна гэдэг жилээ. Одоо тэгээд бид нар сошиал нэг ингээд бас юм хийдэг хүн хавар болох гэдэг нэг чинь хааны хэсгийг хөтлөж тавьчихдаг хүн. Би яг 100 алганы хэсгийг үлцгийг би тавьсан. Тэгэл ингээд одоо хүн болгол бас насаа их тусан юм хийдэг нь одоо бол яг одоо манай ингээд өөрийнхөө ажлыг хийж явж байгаа. Тэгэхээр хүн болгон бас нэг ч гэсэн юм хийгээд авдаг. Нэг урган дээлээ гэнтээд авчдаг. Бас нэг ширдэг ширээд орон дээрээ тавьчихдаг, тусуудал дээрээ тавьчихдаг. Юмныхаа үцсийг гарт хийчихгүй ашиглаждаг. Тийм бол бас зүгээр л байл л да. Хүн болгон бас тийм ажилтаа өнөдөн дамжихгүй байдаг л байна. Соёлоо бас боломжтой авах хэрэгтэй л дээ.